Бендер цаашаа бачин Ийм онхруу дүртэй хөлдөө цагаан дөнгөд одоо байнаахын зам Энэ 21 hötökрөгийн хаавар танилцуулъя. Аврыг давж авраг. Төврон байлгадаад тийм ээ. Бодлогын одоо алдаа байна л да. Тийм учраас улс орны эдийн засаг бол сүүлийн үед уналтын байдалд орж зах зээл бол одоо их хэмжээний гаднаас хөрөнгө авч тэр авсан хөрөнгөө эргэж зээлээ төлж чаддгүй. Ингээд одоо ард түмний амьдрал одоо уналтын байдалд байна л да юм. Одоо энэ би тэтгэврийн гөгшин гэхтэл одоо тэгэл имлэг совил янз бүрийн юмд одоо явна тэтгэврийнхаа гэдэг мөнгө зээлээ явна. Тэгэл одоо энэ малч тэгтэл тэтгэврийн зээлээр амьдарч. Би өөрөө оюутан. Оюутнуудын гэх юм бол сургалтын төлбөр жилээс жилд хэд хэдүүгээр нэмэгдэж байгаа. Энэ нь оюутан бидэнд маш хүн дээр тусдаг байгаа. Тэгээд оюутнуудын төлбөрөө төлнө амын нөгөө хөдөө гадаанаас орж иж байгаа оюутнууд түрээсний байранд амьдардаг. Түрээсний байранд амьдраад түрээснийхээ байрны төлбөрийг төлөөд сургалтынхаа төлбөрийг төлөөд амьдрах оюутнууд бас энэ хямрал эдийн засгийн хямралтай үед бас хэцүү юм байдаг. Оюутнуудын хувьд хамгийн их толгомддог асуудал гэх юм бол нэгдүгээрт мэдээж сургалтын төлбөр байдаг. Тэгээд бас хоёрдугаар гэх юм бол сургуулаа төгссөний дараагаар хийх ажлын байр. Тэр бол хамгийн том асуудал болж өгдөг. Сургуулаа төгссөний дараагаар өөрийнхөө мэрэгчлэр ирнэ ажилтдаг хүмүүс гэвэл хэцүүхэн байдаг. Миний хувьд гэх юм бол Монгол Ардын намаас дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрт нь оюутнуудын сургалтын төлбөрийг дэмжиж өгсөн. Мөн оюутнуудыг нэг төрийн зээлд хамруулад сургуулаа төгссөний дараагаар ажлын байр олгоод тэрнийхээ дараагаар буцааж төлбөрөө төлөх тэр боломжийг олгож байгаа надад хамгийн их таалагдсан. Хуваараа бол одоо бид нэр виз одоо хөдөө орон нутагт бол одоо ахуй үйлчилгээ, гутал, янз бүрийн одоо бовын цэг ч юм одоо хийх усуд байгаа. Энийг бол малын чиг хэдийн үнэ одоо энэ ямар ч одоо энэ байхгүй, зах зээл байхгүй. Тийм учраас одоо энэ хөдөө орон нутагт бол үйлдвэрлэж одоо маш хэрэгтэй. Энэ бол зөв санаа. Хүлэмжийн зээлд би хамрагдсан байгаа. Хүлэмж зээл авахтан бол би мөнгө төслийнхаа зээлийг аваа явж хүлэмжээ авчираагүй. Аваад ирчихсэн хүлэмжийг одоо ингээ шахаагаар аваачаад ингээд урд юунд байрлуулаад дотор нь янз бүрийн юм ургуулад одоо өөрийнхөө чадлын хэрээр ажиллаж байгаа ч гэсэн бидний ургуулсан юмыг авдаг тийм одоо юм байхгүй. Одоо эцсийн нүдэнд баг одоо ингээ зээлээ төрөх чадваргууд одоо бидний хүчтэй байгаа байхгүй. Түүхэд энэ буурсан малчтын ахуй амьдрал их дөрөөцсөн. Энэ малажихуудаар ирнэ анхаарал их баг тавьснаас болоод тавьсан нэг явдал байгаа. Нөгөө талаас бол энэ оюутан хүүхдүүд залуучуудад бол ажлын байр байхгүй. Зээлгүй малчин гэж байхгүй болсон. Хөөчнэн чинь бас нэг боломжийн гэдэг нь малчин чинь мал хавхгаа зараад дурлуулаад ингээд байдаг байсан бол одоо хөг зээлт болчихсон. Банкнд нь хадгаламжинд ямар ч мөнгө болчихсон.